За юу яцхан залуусаа Newsack in the House энэ удаагийн бичлэгээр уулзж байгаадаа маш их баяртай байна. Тэгэхээр 2026 он гарсаар Монголын хипхопод хэсэг таг чимээгүй байсан рэперүүд маань эргэж уран бүтээлийг хийгээд Монголын хипхопын зах зээлдээ иргэн орж байна. Тэдний хувьд хэсэг уран бүтээл хийхгүй чимээгүй байсан ч эргэн ирэлт нь болоо тунд ажгүй шүү. За ингээд энэ онд чинхэн эргэн ирэлтээ хийж байгаа рэперүүдтэй танилццгаая. Мэдээж бичлэгээ дуустал нь үзээрэй. Бичлэг эхлэхээс өмнө видеоны тайлбар хэсэгт байрлах линкэн дээр дараад Newsack сувгийн албан ёсны Telegram сувгт нэгдээрэй. Энэ сувг дээр үзэгчдтэйгээ илүү ойр байхаас гадна сагсан бөмбөг болон хипхопын хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой. За тэгэл ойрын сонин сайхнаа хуваалцаж байхаас гадна зарим нэг бичлэгүүдээ мань чин тэн дээрээ постлж байгаа шүү. За тэгээд олон юм яриад явах уу? Бичлэгэнд орцгоё. За эхний рэпер бол DC байгаа. За цаадны хувьд бол та бүхэн мэдж байгаа хэсэг уран бүтээлийг хийхгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад бол эргэж уран бүтээлд орж ирсэн. За C-ийн хувьд бол түүний prime time гэх юм бол 20-оос 23 оны мөчлөг байсан. За энэ жилүүдийн оронд бол цаачин жинхэнэ уран бүтээлээр бөмбөгдөж за барагд гарсан дуу болгоно нь бол хит болдог байсан. C-ийн хувьд бол 24 он 25 он гэдэг хэсэг маш чимээгүй байж байгаад 25 оны сүүлээр 12 сарын 25-нд бол өөрийнхөө эргэн ирэлтийг хийсэн. Loki-тай хамтарсан шид хэмээх дуу нь одоогийн байдлаар бараг л 3 сая хамталтай 19,000 лайктэй явж тэгэхээр жинхэнэ comeback is real. C-ийн энэ жилийн хамгийн том тайз бол 100-100 тоглолт дээр guest artist-аар үргэлжсэн байлээ. Яг одоогийн байдлаар садагчин уран бүтээлдээ орчихсон те магадгүй дараачихаа цомгийг хийж байж магадгүй. За тэгээд C-ийн дараагийн уран бүтээлд нь томоос том амжилт хүсье. MLB сонирхдаг хүмүүсээ надаас айгүй их код асууж исэн. Тэр хүмүүстэй зориулж хэлэхэд Newsack кодоор эхний цэнгэлэлттэй 150% урамшуулж байгаа шүү. За энэ жил эргэн ирэлтийг хийсэн дараагийн рэпер бол Sash. За рэпер Sash-ийн хувьд бол та бүхэн мэдж байгаа бас л 2024-25 онтой ерөнхийдөө бол яг C-тэй ойролцоо алга болсон гэх юм уу? Гэхдээ цаадны хувьд бол яг яагаад алга болсон шалтгаанаа өөрөө камерын урд влог маягаар тайлбарлсан байгаа. Өөрийнхөө сайн сайхнаас хуваалцъя. Нэг жил ерөнхийдөө байхгүй хугацаанд сонноос багшуулсан байгаа. Яаж явж байгаа багшуулч байгаа гэвэл би он гарахын өмнө Монголд очиод биш шинэ жилээр Монголд очиод он гарч байхад тэгээд нэг сард ерөнхийдөө гэр бүлээсээ бусад хүмүүстэй холбоогоо таслаад ганцаараа бай гэж бодсон. Юм бодох хугацаа хэрэгтэй байсан. 2 сарыг дуусгаад ерөнхийдөө тэр хугацаанд зөндөө юм болж байгаа шүү дээ. Юм сурах хэрэгтэй нэ, юм ийж сурах хэрэгтэй нэ. Тэгээд яг болсон. Гэр бүлээрээ ярилцчаад энэ юм байна гэж бодвол тэгээ анх 3 дугаар сард сургалтанд бүртгүүлээд тэгээд явсан. За рэпер Sash-ийн хувьд бол сонсогчдын дунд айгүй хүлээлттэй байсан. Цаадны хувьд бол влогийнхаа дараа л шинэ дуугаа цацаад эхэлсэн. Тэгээд Монголдо ирснийхаа дараа шууд нэг ивент хийсэн. За сонсогчдын хувьд бол рэпер Sash-ыг айгүй гоё хүлээж авсан. Тэгээд түүнийг эргэж ирэхэд нь бол маш их баяртай байсан. Рэпер Sash-ийн хамгийн ойрын гарах уран бүтээл гэх юм бол рэпер Гинжинтэй хамтрал байгаа. За энэ хамтрал бол айгүй их анхаарлыг татж байна. Ямар ч байсан том дайггүй хамтрал гарах байх. Тэгээд цаа хоёрын хувьд хайр гэхээс илүү нэг тийм хипхоп дуу их баха. Рэпер Sash-ийн цааш цааштай уран бүтээлд томоос том амжилтыг хүсье. Уран бүтээлээ тууштай гэрээ. Энэ жил эргэн ирэлтээ хийж байгаа дараагийн хамтлаг гэх юм бол Wande байгаа. За цаа хоёрын хувьд бол та бүхэн мэдж байгаа. Тэгээд 2024-25 оны хувьд бол айгүй чимээгүй байсан. Ер нь бол 2023 оны 6 сарын 3-нд 100-100 тоглолтоо хийснээс хойш айгүй чимээгүй болсон. За яа харахгүй 100-100 тоглолтын өмнө бол бараг л бүх артистуудтай хамтраад тэгээд айгүй жоох хугацаанд маш олон клиптэд цацчихсан. За тэгээд Wande хамтлагийн хувьд бол энэ жил айгүй хүчтэйгээр ирж байна. Тэгээд Wande болон Ebonor бас тусдаа соло уран бүтээлүүдийг бол айгүй их цацж байна л да. За тэгээд та бүхний мэдэж байгаачлан өөрсдийнхөө 10 жилийн ойн тоглолтыг эргэн ирэлтээр хийх гэж байгаа. За энэ жил гарсан тэдний дуунуудын хувьд гэх юм бол хандлт айгүй өндөртэй. Ер нь бол тэгээд Wande хамтлаг бүх цаг үедээ л хандлт айгүй өндөр байсан дөө. Тэгээд 2024-25 онд Wande хамтлаг яг яагаад чимээгүй байсан талаараа Wande манай подкастад ороод нэг иймэрхүү тайлбарыг хийжсэн. Битээр яг 3 цомог гаргаад 3 дахь цомгоо гаргаснаа дараа 100-100 тоглолтыг хийгээд яг өөрсдийнхөө тоглолт би даасан тоглолтоо хийгээд 13 клип цацаад өндөрлсөн. Тэгээд одоо яг comeback хийхдээ за манай үзэгчтэй эх жил битээрийн Wande богийн 10 жилийн явуулна. Битээр тоглолтоо хийн. Тэгтээ та хэдтэйгээ 4 дахь цомог дээр цомогтойгоо ирнэ гэж амлаж байна. Тэгээд одоо яг 4 дахь цомгоо хийх гэж байгаа болохоор энэ жил надад хамгийн гоё санагдчихсан.
За энэ жил comeback хийж байгаа дараагийн артист бол рэпер Young Sab байгаа. За цаадны хувьд бол та бүхэн мэдж байгаа өнгөрөх онд Young Sab-ийн хувьд бол бараг л уран бүтээл гаргаагүй. Ер нь нэгээс хоёр л клип цацсан. За энэ жилийн түүний эргэн ирэлт нь бол бусад рэперүүдээс айгүй их ялгаатай. Энэ нь юу гэхээр beef-ээр дисээр эргэн ирсэн. Рэпер KK болон рэпер Young Sab нарын хооронд халуухан beef өрнөж бидэнд энэ оны эхэнд халуухан дис дуунууд сонсгосон. Бүхэл бүтэн 4 дис дуу. За энэ beef-ээр энэ дисээр бол рэпер Young Sab өөрийгөө ямар хэмжээний потенциалтай, ямар хэмжээний рэп ур чадвартай, ямар хэмжээний скиллтэй рэпер вэ гэдгийг эргэн нэг сануулсан. За тэгээд түүний хувьд бол дис дууныхаа араас бол өөрийнхөө соло уран бүтээлүүд болон янз бүрийн хамтралууд бол цацаж эхэлсэн. За Young Sab-ийн хувьд бол comeback хиймэгцэл KK-тэй хамтран Япон болон Солонгосоор бас аялан тоглолтуудыг хийсэн. За тэгээд олон юмараад яг рэпер Young Sab-ийн цаашдын уран бүтээлд нь томоостой амжилтыг хүсье. За энэ жил эргэн ирэлтийг хийсэн дараагийн рэпер бол рэпер Fla байгаа. За та бүхний мэдж байгаачлан Fla болон Rocket Bee гэсэн Монголын попын маш том beef-ийн дараанаас ахуулаад ерөнхийдөө бол рэпер Fla-тэй уран бүтээлийн нэг юм зогсонгүй байдалд оруулсан байсан. За мэдээж энэ хугацаанд бол цаадны хувьд бол зүгээр суугаагүй ойлгомжтой дараагийн уран бүтээл мэдээж хийж байсан. За бараг л 2 жилийн хугацаанд чимээгүй байж байгаад энэ оны 4 сарын 3-нд яав хэмээх дуугаар бол өөрийнхөө comeback-ийг хийсэн. За үүнээс өмнө бол рэпер Fla аль хэдийн энэ дууга үгэлж байгаа, бэлдэж байгаа бичлэгээ бол цацчихсан байсан. Үгэлж зогсоогүй рэпер Fla-гийн хувьд бол 4 сард 2 клиптэй дуу цацсан. За эхнийх нь бол яав хэмээх нэртэй уран бүтээлсэн бол дараагийнх нь Монгол Trap хэмээх нэртэй клипээ цацсан. За Монгол Trap хэмээх дууны бит нь бол надад айгүй их таалагдсан. Тэгээд битийг нь Maggot хийсэн байгаа. За ерөнхийдөө бол ингээд том зургаар нь хараад үзэнгүүт эхний уран бүтээл нь яав байсан. За яавын хувьд бол за намайг мартаагүй юустэй би эргэж ирлээ. За нэг иймэрхүүтэй өөрийнхөө харизмыг дуулсан, өөрийнхөө эгог дуулсан иймэрхүү зүйл байсан. За дараагийн уран бүтээл буюу Монгол Trap болохоор илүү үндэсний өв соёлоо, илүү үндэсний хөгжмөө орчин үедээ хослуулсан иймэрхүү уран бүтээлийг хийсэн. За рэпер Fla-гийн хувьд бол ингээд зогсохгүй тэгээд 2026 онд уран бүтээлээ идэвхтэй таслахгүй хийнэ гэдгээ мэдгдсэн. За тэгээд түүний дараагийн уран бүтээлд томоос том амжилтыг хүсье. Уран бүтээлээ тууштай зогсохгүй гэрээ. Гиснээс Брогийн хувьд бас идэвхтэй жим хийж байгаа юм бэлээ. За тэгээд бас жимд нь амжилт хүсье. Гой бактериа бро. Энэ үхэндээ бас нэг юм хэлчихье. Рэпер хүн бак байх. Гой биетэй байх. За үнэхээр гоё шүү. MLB сонирхдаг хүмүүсээ надаас айгүй их код асууж ирсэн. За тэр хүмүүстэй хандж хэлэхэд Newsack 111 кодоор ихний цэнэглэлттэй 150% урамшууллагж байгаа шүү. Энэ жил албан ёсоор өөрсдийнхөө эргэн ирэлтийг зарласан хамтлаг бол Click Boom. За өмнөх бичлэг дээр миний хувьд Click Boom ихтэй хамтлаг гэж хэлээд бас айгүй олон хүмүүстэй энэ чин бүлэг штэ хамтлаг биш штэ юу яриад байгаа юм бэ энэ гэж хэлүүлсэн. За тэгээд Click Boom бүлэг гэх юм уу да. Ягаад ч өмнөх бүх бичлэгүүд дээр Click Boom-ыг бүлгэм гэж ярьдаг хэрнээ тэр базаан дээр бол хамтлаг ярьчихсан. За тэдний хувьд бол саяхан Matthew Records-ийн бишрэлийн хийдэг George хэмээх нэвтрүүлэгт орсон. За тэгээд энэ нэвтрүүлэг дээр болов 2026 онд эргээд эрчимтэй уран бүтээлийг хийнэ. За нэг иймэрхүү зүйлсийг бол ярьсан. Хэдүүдээ үзцгээе. Чи одоо Click Boom байгуулагдаад 20 жил болсон байна. 20 year in the game. Харин тийм хурдан юм аа. Тэгээ нэг мэдхэд л бас. Одоо бид 11 сарын 2006 оны 11 сарын 18 байгаа байхгүй бид нар яг ийм яг огноотой. Тэгээ тэрнээс өмнө одоо нэг жил мөлийн өмнө юм яг Gangsta Series яг байдаг байсан. Тэгэл нэг дуу муу бичүүлээл. Тэгээ дуу гэж мөрөөл ихэд явандаа ингээл танилцаал. Одоо чи яг CCB-д хэдүүлээ байна. CCB одоо эсвэл байгаа. Одоо эсвэл. Яг дуу хийж байгаа нь итгэвтэй байгаа нь гэвэл одоо К гуруулаа бид гурвал байна да тийм ер нь. За итгэвчүүлийг үл хэдний итгэвчгээр одоо ер нь итгэвч гэж байгаа шүү дээ. CCB-гээрээ тийм. Тэгээд итгэвчлтийнх нь эхний хэсэг нь энд ингэ явж шүү дээ. Багасаа л хипхопод хайртай, дуртай. За тэгээд манай үеийн залуучууд бол ялангуяа Click Boom-ыг бол үнэхээр сонсдог байсан. Ялангуяа 7 сарын 1 Rhyme Book Homie хэмээх дуунуудыг сонсонгод шууд л хүүхэд насны дурсамжууд санаанд буудаг. За энэ жилийн comeback хийх бүрэлдэхүүн нь бол рэпер Big G, Desant, K, Зүги, Nomad хэмээх бүрэлдэхүүнтэй явах юм шиг байгаа. За энэ залуусын хувьд бол та бүхэн мэдж байгаа бүгд л яг өөр ингэсэн үглэх хэм маягтай, бүгд л яг өөр ингэсэн ертөнцтэй. Мэдрэмж нь ерөөсөө давхцдаггүй гэдэг утгаараа магадгүй хүүхэд насны хамгийн favorite бүлэг бол яахааргүй Click Boom байсан. За 2026 оны хувьд ах нарын 20 жилийн тохиож байгаа юм байна. Хамгийн анх 2006 онд бол Click Boom бүрэлдэн нэгдэж байсан. За тэгээд энэ жилийн хувьд Click Boom-аас бид нар шинэ дуу сонсохоос гадна магадгүй тоглолт үзэж магадгүй шүү. Ер нь бол нэг 11 сарын
хайвцаа. Энэ бол мэдээж тамаг, гэхдээ тоглолтод хизээж байсан, хаанч байсан заавал очиж үзэх ёстой биднээс хувьд. Тэгээд CCP-гийн дараагийн уран бүтээлд нь Томостой амжилтыг хүсье. Гой дуунуудаа ерөөсөө удаахгүй цацаарай. Гэлс цацаарай. 2026 онд өөрийнхөө иргэн ирэлтийг альбан ёсоор хамгийн хүчтэй хийсэн хамгийн сүүлийн рэпер бол рэпер Big G. За түүний хувьд бол та бүхэн мэдж байгаа шүү дээ. 2025 онд бараг л уран бүтээл цацаагүй, ер нь бас л 1-2 клип цацсан да. Өөрийнхөө бие даасан Legacy хэмээх тоглолтоос хойш бол уран бүтээл, хип-хоп ертөнцтэй ер нь энэ entertainment зах зээлээс бол хэсэг зайгаа авцсан. Гэхдээ өнгөрсөн 7 хоногт цацагдсан No сэлгээ хэмээх дуугаараа Монголын хип-хопод маш том эргийн ирэлтээ зарласан. Рэпер Гинжин болон рэпер Big G нарын хамтрал гэхээр угаасаа анхнаасаа л айгүй гой сонирхлыг татсан. Тэгээд тэр дуун дээр бол цаадах чинь ерөөсөө урам хуглаагүй, харин ч бүр сансан боцноос хамаагүй илүү байсан. Ерөнхийдөө бол айгүй ууртай байсан. Мэдээж No сэлгээ хэмээх дуун дээр та бүхний мэдж байгаачлан цаачин бол те өөрийнх нь талаар айгүй буруу бодолтой, өөрийг нь айгүй дутуу үнэлдэг хүмүүст бол хідэн мөртийг зориулж шийдсэн. За тэгээд өөрийнхөө уран бүтээлээс гадна бас өөрийнхөө crew click бүүмээр иргэн ирж гин гэдэг бол рэпер Big G 2026 онд үнэхээр л in this game тоглоомонд маш идэвхтэйгээр буцаж ирж байгаа харагдана. Рэпер Big G-ийн дараагийн уран бүтээлд нь Томостом амжилтыг хүсье. Энэ удаагийн бичлэг маань үүгээр өндөрлөж байна. Хэрвээ та бүхэн манай суугтаас subscribe дараагүй бол subscribe дарж нэгдээрэй. Бичлэг таалагдсан бол лайк дарахаа битгий мартаарай. Сакаут төр баяртай үзэгчтэй.